За Хаул дүүргийн 28 дугаар цэцэрлэг 160 орчим хүүхдэд сургуулийн өмнөх боловсрал олгож байна. 24 цагийн үйл ажиллагаатай энэхүү цэцэрлэгт амжиргааны баталгаанч төвшнгөөс доогуур орлоготой хагас болоод бүтэн өнжин хүүхдүүдийг хүлээж авдаг юм байна. Гэтэл энэхүү цэцэрлэгийн эмнэлгийн хэрэгсэл зарцуулах жилийн төсөв нь ердөө 75 мянган төгрөг юм байна. Эмийн сангаас ойр зэрэг ханиадны халуун бууруулах гэх мэт үйлчилгээтэй 3-4 төрлийн эмэлтмэл авах хүртэг дунджаар 40 мянган төгрөг гин. Харин энд 5 өдрийн турш амьдарч сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй багчуудад зарцуулах 1 жилийн эмний зардал 75 мянган төгрөг. Иймээс Хаул дүүргийн мэрэгжлийн хэлтийн хэлцээс санаачилж живэртийн оргил компани дэмжснээр багчуудад халуун цэцэрэг нь витамин зэрэг хүлээлт өгч байгаа нь юм а. 2017 онд манай компани маань энэ иймэрхүү чиглэл рүүгээ хандсан, хүүхд рүүгээ хандсан, нийгэм рүү хандсан иймэрхүү гоё одоо эрүүл зүйлс тархацаажуулалт энэ чиглэлээр ажиллая гэсэн зорилт тавиад эхэллээ тавьж байгаа. Багчуудыг витамин зүйлсэн томчуудад тэд талархлаа илэрхийлэн дуулж байгаа нь инэ. Мөн нэр бүхий зарим эмнэлэг эмийн сангуудаас 300 мянган орчим төгрөгтэй дүүх хэмжээний эмнэлгийн хэрэгслийг хүлээлгээ өгсөнд 28 дугаар цэцэрлэгийн удирдлага талархлаа илэрхийлсэн. Хүүхдүүдийн эрүүл мэндийн тухайд авч үзвэл бүх хүүхдүүдээ бөөрийн эмчилгээнд багш ажилчдаа хүүхдүүдээ бүгдийг хамруулсан байгаа. За нийт бол 12 хүүхэд бол бөөрийн өвчлөлтөд гарсан. За эдгээр хүүхдүүдийг бол бүгдийг 2 дахь шимжилгээнд хамруулад за тэгээд одоо үнгүй эмээр хангаад 12 хүүхдээ эрүүл болгосон. Гэх шинэ эрүүл мэндийн тал дээр бол бид чадах чимээр хамтран ажилладаг. Живэртийн оргил компани 28 дугаар цэцэрлэгийн багчуудын 7 хоногийн цэцэрлэгийн ундааны хэрэглээг дааж байгаа маа.